Өө би ч хөрөлт турсан шүү дээ. Тийм аа сте. Би бацчлаасаа яг үгүй. За нөгөө нэг санаах ирчлээ. Өөрийг гарах хүсэж байгаа юм уу? Миний логон дээр. Би танаас гойж яах. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэхлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Маань мэдээж мөнгө хураах гэж ирсэн байгаа шүү дээ тийм. Гэтэл хуримтлаа яаж хуримтлуулахаа мэдэхгүй. Одоо алийг одоо яаж ашиглахаа мэдэхгүй бол энэ тал дээр бас хуримтлын бас боломжтой одоо 2000 бас одоо ингэж зааж өгөх юм. Нэг за тийм нэг. Юу вэ? Заалхстай нэг хоёроо сайн байцгаана. Би нөгөө нэг шүдний даатгалах гад яасан штэ. Тэр шүдүүд хоёр шүд даатгалсан штэ. Тэгээд шүдний даатгалмаар байна гэдэг. Баахан надад тийм хүн сайн, ийм хүн сайн гэсэн үг тэгсэн чинь хажууд байсан шүү дээ тэр хүн маань. Манай ихчин байсан да. За одоо тэгээд би надад амар олон асуугаад байна. Тэгээд ийм надад мэдээлэл хэлээж гэдэг би нөгөө нэг өөрөө яг бүрэн ойлгоснооч баг хүн тайлбарч тахгүй ингээд хадвар явждаг штэ. Шулуу ярьж байгаа цэцэг хараал цэцэгээ ярил явждаг. Тийм болохоор мэрэгжлийн үнийн та нартай яриулах гад гуйц мэнаа. За май хичээлээ. За сайн байцгаана уу. За хандагийн маань пэйж үздэг хүмүүстэй одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Влогийг үздэг. Хандагийн влогийг үздэг хүмүүсийн өдрийн мэндийг хүргэе. За хандаа маань одоо өнөөдөр өөрөө ингээд шүдний даатгал хийх гэж ирээ. Тэгээд мэдээлэл өгөөч гэж одоо хүснээ даваа мэдээлэл одоо өгөх гэж байна. За манай компанийн хувьд болохоор зэрэг AZ гэсэн ийм санхүүгийн байгууллага байгаа. Манай байгууллага болохоор зэрэг Солонгосын одоо 33 нийт даатгалын компани нэгдсэн одоо ийм үйлчлэгийг бүх төрлийн даатгалын үйлчлэгийг маш хямдхан хийдэг ийм байгууллага байгаа. За сүүлийн үед бол ерөнхийдөө залуучууд маань болохоор зэрэг шүдний даатгалыг маш их хийлгэж байгаа. За шүдний даатгал одоо ерөнхийдөө бол бас одоо их овжуун маягаар ашиглая гэвэл ерөнхийдөө хоёр даатгалд одоо ингээд зэрэг бүртгүүлсэн тохиолдолд бас юм мөнгө олох боломжтой юм даатгал байдаг. Хоёрыг даатаа. Мөнгө олно. Шүдний янзлуулсан давхар мөнгө олно. Яг мөнгө олох боломжтой гэж хэлж байгаа гэхээр жишээлх юм бол нэг шүдэн дээр одоо имплантны сая 500 мянган вон бол хүн болгоор авдаг. Сүүлийн үед болохоор зэрэг имплантны маань өөрөө эмчилгээний үнэ нь буурснаас бас хамаарат даатгалын компаниуд ч гэсэн имплантныхаа нөхөн болгорыг ерөнхийдөө бууруулах юм хандлагатай байгаа. Одоо шүдний даатгалаараа маш их тэргүүлж байгаа байгууллага бол Лайна гэдэг компани байгаа. Хамгийн сайн одоо нөхөн болгоруудыг өгдөг. Нэгдүгээр болохоор зэрэг имплантын дээр нэг шүдний сая 500 краун буюу нөхөөсөө одоо бүрээсэн дээр болохоор зэрэг 500 мянган нөхөн болгор өгж байгаа. Харин лампны эмчилгээнд бол 300 мянган вон болгож байгаа. Энэ бол одоо 3 том одоо нөхөн болгож байгаа сэдвүүд боловч энэ дотор болохоор зэрэг сүүгийн эмчилгээч гэдэг юм уу те. Магадгүй таны одоо юуны одоо асуудалтай байлаа гэж бодох юм бол юуны одоо гажигдсан одоо нөгөө шаардлагатай тохиолдолд хаалгаа хийх юм бол өвчлөлт хаалгаа хийх юм бол мөн одоо 200 мянган вон нөхөн болгож авах гэдэг юм уу. Энэ одоо дотор одоо жижиг одоо ийм бас зарлууд байдаг. Миний хоёр шүд хоёулаа нэг мөнгө байсан байгаа юм чи. Тэгэхээр өнөөгөө аваач далжгч давхарсан байгаа юм чи. Тэсэж байгаа л хоёр татал. Тэгээд бас ингэдэж шүү манайхаа. Ингэдэж манай гэж. Тийм шүү дээ. Одоо манайхан болсон шүү дээ. Манайхантай ярьж байгаа юм чи одоо манайхан болсон шүү дээ. За ерөнхийдөө манай Монгол болохоор яг үгээр зэрэг шүд өвчлөхөөр хамгийн түрүү ингээд шүдэн ингээс булаад бүгдээр юм язаг болцсон байдаг. Язаггүй шүдэн дээр маань болохоор зэрэг нөгөө даатгал маань үйлчлэхгүй. Тийм учраас бас энийгээс бодолцож манайхан даатгалаарай гэж хэлмээрээ. Ер нь болж игэл шүд өвдөж байгаа бол эхний ээлжинд ломныхаа эмчилгээг хийлгээд Австралийн дагуу хийлгээд явах юм бол даатгалч гэсэн юм ялгаагүй тэрний хэмжээг маш сайн одоо ингэж үйлчилж болгоодаа гаргаж өглөө. Язаагүй шүдэн дээр имплант гэдэг чинь язаагүй шүдэн дээр ингээд юуг нь ухаж байгаа гэдэг үстэй. Тэгээ ерөнхийдөө ингэдэг гоё. Язаагүй шүд гэдэг маань одоо шүд маань ингээд ахуулаад маш удаан ингээд хугацааны туршид яваад ирэхээр бидэрч илүүний яс маань өөрөө ширгээд одоо жишээлх юм бол одоо энэ дээр бадаг дахиад одоо хэдэн жилийн 3-4 жилийн дараа ч юм уу имплант суулгах гэхээр нөгөө имплантных нь нөгөө шүрүүг нь одоо суухгүй байх ч гэдэг юм уу тийм ийм хүн хандлагатай байгаад байдаг. Тийм учраас хэрвээ шүдээ ахуулсан бол маш гол имплант хийх хэрэгтэй. Гэхдээ ахуулахаасаа өмнө ядаж 3 сарын өмнөөс эхлээд шүдний даатгал хийх юм бол шүд ахуусны мөнгө гэж аваад дээрээс нь шүдээ суулгасны мөнгө гэж аваад баярлалаа. Бүр ийм мөнгө олж аваад тэгэхээр юу идэж байна. Итгэм мэдчих гэх. За өөр нь. Тэгээ ер нь бас ингээд буруу даатгалд ингээд даатгалсан хүмүүс бас маш олон байдаг.
Даатгал хэрэг хамгаалахыг одоо ингэж хүсэж байгаа, бодож байгаа болоод нэрүүл байгаа дээр нэггээр. Хоёрдугаар тэгвэл ямар нэгэн энергийн түүх ах байгаа дээрээ даатгал хамгаалах юм бол маш их хямдхан. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол маш одоо өргөн хүрээний нөхөн олгоор авах боломжтой байгаа бол ингэ даатгал хамгаалж болдог. Тэгээд жишээлх нь бол манай битэр гимцнийхаа дараа энгийн төлөв маш өндөр гараад ирэхээр даатгал хамгаалъя гэдэг ингээд байдаг. Гэтэл тэрнээс өмнө хинт юу ямар эрсдэл болгохыг бид нар мэдгүй учраас одоо ерөнхийдөө урдчлаа тэр болгоноос өөрөө өөрийгөө хамгаалж чадах юм бол ингээд солонгосын байлгамд солонгос бол даатгалын одоо энэ компани даатгалын үйлчлэл гэдэг юм маш сайн одоо хэрэгжиж байдаг. За би одоо өөр дээр одоо аваад үзэх юм бол би бас одоо өнгөрсөн бүтэн сая өдөр одоо осол орсон байгаа. Өөрөө машин байж байгаа. Осол орсон биш осол гаргасан ч тийм зүгээрэж хүн машин чирээ мөрөгсөн харин би осол гаргасан байгаа гэж байна. Осол гаргасан байгаа. Одоо гол бурд нь одоо би тэгээд маш их бороо орж исэн учраас дурдлаа сайн харж чадаагүй тийм машин болгоод бол машины хойноос орсон. Гэтэл одоо яг үнэхээр одоо энэ даатгал гэдэг зүйл яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг хүртэл өөр юм бэ одоо мэдэрсэн. Бүх хэмжлэгээр маань болохоор зэрэг даатгалын компаниас гарсан. Дээрээс машины маань би одоо гэмтлэг болохоор зэрэг бүгдийг нь даатгал 100% одоо ингэж гаргаж өгч байгаа. Их мэдчихлээ. Гэхдээ ерөнхийдөө манай монголчуудын хувьд болохоор бас нэг алдаатай юм юу гэхээр зэрэг нөгөө гаргаж байгаа мөнгөнд үнгээ даатгалж байгаа төлбөр одоо мөнгөнд үнгээ бодоод эсрэг талын машин эсрэг талын хүн гэдэг ингээд даатгалсан байгаа байдаг. Гэтэл хэрвээ одоо яг над шиг одоо тий одоо жишээлбэл осол одоо гаргасан бол өөрийн талын юм одоо импортч хэмтээд чинь би одоо маш хүнд хэрэгцээ байхгүй. Маш хүнд хэмтээд ингээд ахаа шиг тэр чинь өвдөр бүр инээж яаж чадах байгаа за. Маш хүнд гэмтсэн ингээд мөртлөө хэрэг одоо би жишээлбэл өөр дээрээ тийм өөрийн талын одоо тийм хохирлыг багдуулах юм байхгүйсэн бол одоо бүгдийн тэрийг би одоо 100% одоо төлөх юм шаардлагатай байгаа байхгүй. Нөгөө мөргсөн машиныхаа хохирлыг багдуулахаас гадна өөрийнхөө машиныг засуулах гэдэг юм өөрийнхөө эрүүл мэндийг одоо эмчлүүлэх гэдэг юм энэ болгоны болохоор зэрэг миний одоо каналаас гарах мөнгө байсан бол одоо харин одоо даатгал одоо надад миний машиныг одоо хамгаалсан тэр даатгал чачаа буюу чачаа гэж хэлдэг байхгүй. Тэр нь байсан учраас би одоо энэ болгоныг одоо ямар ч одоо эрсдэлгүй одоо ингэж гарч чадсан аа бас даатгалаа маш их багахж байна. Шүдээ ярил да таадаг юу? Машин дээр яана манай шүдээ ухаад байна. Шүдээ даатгалж сам эзэн чинь шүдээ гал засаар ороод нөгөө яа. Одоо нөгөө нэг шууд даатгалаад гэхдээ шууд эмэгтэй үзүүлэхгүй тийм шүдэж байгаа. Шууд эмчил яаж болохгүй эмчилгээ үзүүлэхгүй. За шүдний даатгалыг хийхээ 90 хоногийн дараагаар шүд маань бол үйлчилдэг. Хэрвээ шүдний даатгалаа хийлгэчээ жил дотроо одоо жишээлбэл шүдний өвчлөлөд эмчлүүлэхээр болох юм бол 50% ломны эмчилгээ болон бүрээсний эмчилгээний. Хэрвээ жилээ өнгөрчих юм бол ломны эмчилгээ бүрээсний эмчилгээ бол 100% хоногор авна. Имплантны маань болохоор зэрэг 2 жил дотроо болохоор зэрэг 50% аваад 2 жилээ давчих юм бол өнгөрчих юм бол 100% хоногор авах юм байна. Тэгээд харин бас нөгөө эсрэг бас жилд 3 шууд эмчлэх юм бас хязгаартай байдаг шүү. Энийг бас мэдээ. Юу гэдэг нь юу вэ? Даатгал болгон дээр гоо шууд өстэй. Тийм даатгал болгоно. Хоёр даатгалыг зургаа шүү. Яг хоёр талаас зэрэг мөнгө аваад байл гэсэн үг шүү. Тэгэд яа нэстэ те нөгөө нэг одоо би эмчлээ дуусч төлөхгүй жолно нэстэ. Тий одоо ерөнхийдөө бүх шүдээ эмчлүүлээд 2 жилийн дотор 2 жилийн дотор бүх шүдээ эмчлүүлээд ингээд дуусчих юм бол 2 жилийн дараа энэ даатгалаа цуцчих байна. Заавал энийг ингээд түлээд яваад байгаа. Ингээд шүдний даатгалын ганц авууштай тал нь ерөөсөө шүдээ эмчлүүлчих юм бол заавал тэрийг ингээд байлгах шээ. Гоё юм тий. Юус бага сонсч дахиад болж нэг авах мөнгө нь бодогдоод солонгост яг ирээл даатгал гэсэн байхгүй тий. Тийм ер нь бол солонгос дээрээ юу ч мэдгүй ангаагаа явж байхдаа нөгөө нэг шүдээ даатгалаа тэгээд нөгөө нэг ангаагаа явж байхдаа л мэдгүй байж байгаа. Тэгээд яг ингээл яг хэл мөлий сураал жоохон болоод ирэнгүүтээ газ үйлчлэгс болохоос даан зүйл мэдээ л тий. Ер нь энд нэг удаан амьдрахын зорилготой хүмүүс байх юм бол ер нь айл нэгэн даатгалыг маш хурдан хийлгэх юм бол харин их аварш. Би одоо 92 жилийн баг л даатгал. Оо би ахаа өнгөрсөн. За зөвөр байна. Манай их ингэдэг хуваараа юу гэдэг те зөвлөгөө. Тийм одоо хуваараа Зөвлөгөө гэнэ. Тэгээ та нар манай хичээс ингээд ганцхан шүдний даатгал ихгүй ер нь бол ингээд солонгост байдаг даатгал асуумаар байгаа болвол яг энэ доор хувийн хаягийг та нар түүнээс харсан байх гэж биччихье. Тэгэд хараа хүн заяа чаддаг юм амар сайн ярьж байгаа. Би бол одоо ингээд та нар шүдний даатгал ярьсан. Ер нь бас тэгдэг гэжсэн байж магадгүй те тэгсэн байж магадгүй гэсэн баха асууж байгаа хэлээ мэлээ гэдээ гачи юм ярьж тэгэхээр мэддэг хүн шал өөр байгаа заа байлаа та гарсан. Би зөв тэр хэлсэн өө. За ерөнхийдөө даатгалын хэрвээ зөвлөгөө хэрэг авах гэж байгаа бол уцаар авахгүй байхыг бол зөвлөмөр байна. Яг ингээд даатгал гэдэг юм маань зөв даатгалд орох
авахын тулд заавал уудаж ээж биеэрээ уудаж ээж магадгүй таны өөрийн чинь бас байр суурийг сонсох бас хүн чинь тодорхой хэмжээний бас төлөх чадвар гэж байгаа. Оюутны хувьд болохоор зэрэг дандаа нэг арбайт хийгээд ч юм уу бас нэг тийм үнэтэй төлбөр одоо төлөх чадваргүй байдаг шүү дээ тийм. Үүнд тулгуурлаад бид нэг яг тухайн хүнд одоо тохирсон даатгалыг хийж өгөх гэж бодоод энэ даатгалын систем, эцэс системийг бол одоо ингэж бид нэр хийдэг. Тэгээд хэрвээ одоо жишээлх юм бол тухайн хүнд маань болохоор зэрэг удамшлын гаралтай одоо өвчин байлаа гэж үзэх юм бол тухайн гэр бүлд нь одоо хавтын одоо удамшиж гэдэг юм зүрх судасны асуудалтай ийм их удамшил байдаг болоод яг энэ тал дээр одоо нэмүү одоо ингэж жишээлбэл тухайн олгор авахаар ингэж хийчих юм бол ямар нэгэн тохиолдолд тэр хүн тэр өвчнөр өвчлөө гэж бодоход чинь хангалттай тухайн олгор авах гэх юм тийм байдлаар бас ингэж тухайн хүнийг тохирсон даатгалыг нь хийж өгөх гэж байна тийм. Энэ олон даатгалын компаниудыг харьцуулж одоо эндээс хамгийн шилдэг сонгож одоо тань хийж өгнө. Тэгээд даатгалын газар албатай өөр ихтэй ингээд онцлогоор ингээд тэр нь ингээд сайн байхад нэг нь одоо шүдэн ингээд сайн байхад нөгөөх нь юу юм сайн байж магад ингээд олон бол ингээд хоёр цэгдэх. Тийм тэгэлгүй яг бид нар одоо ингээд дан одоо Samsung ч юм уу дан сорь хийж бид ярьсан юм юм гэж би нөө даатгал мэдгүй шүү дээ. Тэний сая түрүүний бүр хамгийн их үд гэдгийг ч бүр бараг жом тэрс хүмүүний сонсон л та. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг олон юм нэг зэрэг байгаад тэр зэрэг юмыг танаас авах бас цаг хэмнэс асуудал юм тий. Нэг хүнийг ингэж нэг даатгалыг ингэж хүнийг харж яахгүйгээр гэдэг байна. За ерөнхийдөө манай монголчуудын хувьд бол хамгийн сайн мэддэг даатгалын компани ерөөсөө Samsung компани байдаг. Тийм. Гэтэл энэ дотор ч Samsung-аас олон нийтдээ одоо нийт даатгалын 33 компани байгаа байхгүй. За гэтэл одоо миний сая одоо энэ шүдний даатгалын хувьд болохоор зэрэг Lina гэдэг компани маань болохоор зэрэг хамгийн өндөр холбоог өгж байгаа. Түүний дараа болохоор зэрэг ABL гэдэг энэ компани болохоор зэрэг муу ялгаагүй сая 500-ийн одоо энэ холбоог өгж байгаа. Ханаа Симеон гэдэг бас нэг энэ компани маань өөр юм 2 саяын бүхэн олгоо одоо ингэж өгдөг гэдэг юм үү. Гэхдээ энэ даатгалын компаниудад ингэж хамрагдахын тулд бид нар болохоор бас визний ангилал гэж юм одоо бас маш чухал байдаг. Одоо жишээлбэл энэ даатгалын компаниуд маань энэ визний ангиллыг авнаа, энийг авахгүй гэсэн юм тодорхой хэмжээний стандартыг ингээд тогтоогод өгсөн байдаг учраас бид нар одоо аль болцоотой хамгийн өндөр нөхөн олгоор авч болох одоо энэ компаниудад визний ангиллаар одоо ингэж хамааруулаад хийж өгдөг бас нэг юм үзэгдэл байгаа шүү. Манай өөр ихчээс асуухыг хүссэн асуултаа миний ингээ комментээр бичээр зөө. Тэгэд манай ихч өөрөө нөгөө нэг Facebook дээр бас ингээ тайлбарлаад оруулдаг болох ч байгаа. Тэгэд манай ихчийн Facebook-ийг дагаарэ, хувийнхаа хийг дагаарэ энэ доо юм шүү. За баярлаа. Манай хандаа маань өнөөдөр маш гоё юмд одоо ингэж шалгуултанд орчод ирсэн. Тийм ээ. Амжилттай явчаад ирсэн байна. Гэртээ тэгж үгүй. Маш мундаг юм хөргөс ирэхлэн дэвтэй. Яваацдаа бас маш их баяртай. Тэгээд тийм хөргөн дүртэй олж байгаа бороо орсууд машин мөр хайшаа. Тэгээд уусах ёо яг чавч намайг инээлгэх тахыг чинь энийхээр цээж өгдөг ёо. Амар чадахгүй ажиллаж байгаа юм дээ. Тэгээд надад бас цаг цаг гаргасан гэж баярлаа. Би яасан ч жоо зэрэг. За манай компанид болохоор сүүлийн Яндамбар шижаа гэдэг яг дээр одоо тийм шүү дээ нэрээ. Тэгээд хэрвээ одоо зөвлөгөө илүү наривчсан зөвлөгөө авахыг хүсэх юм бол манай ажил дээр хүрээд ирж болно. Эсвэл миний өөрийн утсаар холбогдоод байгаа газар очиж бас ингээд мэдээлэл бас өгч болно. Тэгээд тэгэхээр танай ажилч давхар энэ дан ганц даатгал биш гэдэг юу юм үстэй тий. Банк ус хөрөнгө бодлоо. Ер нь нийт том корпорац ч corporation genre зурж байгууллага гэж манай байгууллага явдаг. Энэ болохоор зэрэг AZ гэдэг нэрний учир нь болохоор зэрэг AS Z хүртэл бүх санхүүгийн үйлчлэгийг одоо явуулдаг гэж байна байхгүй. Хэрвээ та аж ахуйн нэгж эрхлээд таны одоо жишээлх юм бол маш өндөр татвар төлөөд ингээд байгаа бол манай компаниасаас татврын буудлын үйлчлэгч гэдэг юм тий. Энэ хүмүүс олон үйлчлэг өгсөн. Та надад яараа хэлээгүй. Өдөө та хийх юм тийм. Оо яам мундаг юм тийм үү? Тэр даатгал бодлоо гэж бодсон шүү дээ. Оо юм гоё өөр юм. За тэгээд маань мэдээж мөнгө хураах гэж ирсэн байгаа шүү дээ тий. Гэтэл хуримтлаа яаж хуримтлуулахаа мэдэхгүй. Одоо алийг одоо яаж ашиглахаа мэдэхгүй бол энэ тал дээр бас мөнгөлийн бас боломжтой одоо 2000 бас одоо ингэж зааж өгдөг юм. Үй манайхаа энэ үн чи аим үсэн дээ. Оо би шүтлэл бодож яваадсан чинь. Цолтой бүр доор бичээрэй заяа. Тэг би дараа ихтэй бүгдийг бичиж авч байгаа бүр нэг бүрсэл цаг асууад байгаа заа. Таач баг тэгээд тэр коммент харж байгаа өөрөө баг Facebook дээр. За ийм тэр асуулт ингэж хариулъя. Яа би юм таа юм. Жохоо. Гэтэл би хатаа. Энэ левчнийг багсгах хэрэгтэй. Би өдөртөө хөөгөө багт өөр юм биш шүү дээ. Тиймээс. Хандагийн влогийн YouTube хуудсыг бүгдээрээ маш сайн дагаарай. Ерөнхийдөө энэ даатгалт ихгүй маш олон мэдээллийг манай хандаа маань бас энэ солонгос байгаа хүмүүстээ түгээх гэж маш их хичээдэг учраас тийм ээ намайг зөв зөв мэдээллийг бас ингээд
Одоо хандаа маань ингээд түгээх юм зорилготой байгаа учраас хуудсанд юу YouTube хуудсанд дагараа гэж та бүхэнд уриалаа. Лайк, шеэр, коммент, subscribe. За би ч гэсэн одоо жишээлх юм бол одоо муу ялгаагүй энэ ажлаа хайж байгаа. Одоо нэг хүмүүс маань визнийхээ асуудлыг яаж суулгах гэдэг юм уу тийм хэлхийн одоо бэрхшээлнээсээ болоод маш олон одоо асуудлууд гардаг шүү дээ тийм. Имлэг дээр очиод имлэгийнхаа үйлчлэгийг хэрхэн яаж авах вэ? Нөгөө хийж чадахгүйгаас болоод буруу одоо ингээд нэг имлэгийн үйлчлэгээ бүрэн төгс авч чадахгүй ч гэх юм уу тийм. Иймэрхүү асуудлууд бол манай монголчуудад маш их тулгардаг. Тийм учраас энэ дээр нь болохоор би бас туслаад өгч болно. Угаасаа би өөрчлөлт болохоор тийм. Имлэг дотор орчуулах шийдсэн учраас одоо энэ тал дээр бол ямар ч асуудалгүй та бүхэнд туслаад өгч чаднаа. Мандагага 16 жил амьдсан. Бүр нэг өсвөр ирэх соцтой 16 жил амьдсан. Ой их жилээ. Бэл. Чадах үед бүх зүйлээ одоо Яа, бүх зүйлээрээ туслах юм боломжтой. хийж чаддаг хэвчээ. Би туслаад өгөө гэж байна. Тэгээс баярлаа. Миний ингээд туслаад ч бас ингээд хаяа нөгөө нэг хүмүүсээс нэг хэрэгтэй мэдээлэлс өгчүүл бас өгөө штэ. Ер нь бол тэр юм гişэл дэмий хэрэггүй юм баах юм үзчихснээс хаяа ч гэсэн юм гайг юм үзчих. Тэгээд зүгээр штэ. Тэгээд монголчууд байгаа ингээд би бинтийгээ гоё ингээд тусалж яадаг юм болохоор. Идэгсэн байт юм болохоор. Би энэ чинь сая сарын өмнө танд үлээсэн. Танд үлээсэн. Хажууд нь одоо таны хажууд нь байж хайр минь гэдэг шүү дээ. Тэндөө ярхан. Би ч тийм гэж би хөөх юм даач байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл хүмүүс 3 шоолд хөгс хоолойж өгвөл тарлаа. За баярлалаа та бүхэндээ 20 хэдэн минут болсон байна. Гэхдээ эдгээр одоо монтаж хийдэг 10 минут болох юм байна. Гэхдээ таны ярьсан хэсэг тасах өөрийнхөө нэг сая гэдэг хэснээ задлыг ч мөрөж гэхдээ. Гэхдээ ингээд энэ дотор чинь ингээд нэг ярианы нэг бас нэг жоохон онцгой юм орчих. Ямар онцгой бос зүгээр тэгцтэй бус гэж тэгцгүй бус гэж тэгцгүй бус гэж тэгцтэй таа. Тэгцтэй бос юм нэг үгээд татсан яриад байгаа тийм ч юу байна. Юу та тэрнэр л хахаад юм уу? Надад ямар ч хамаагүй. Би одоо бүр тэгээд гэдэг үе бүр аим. За амир гэдэг үг бас амир хэлдэг. Манай намайг амир гэдэг үг амир хэлэх юм амир бол миний охин гэсэн. Тэгээд би тэгээд хэлчихлээ. Ер нь л ийм суулгаг амир хэлдэг байхгүй. Амир сүлдтэй хэлдэг тий. За шүд гэлтгүү бас дараа удаа яг явж чад шүд гэлтгүү. Одоо хэлээ. За шүд гэлтгүү бас дараагийн удаад болохоор өөр одоо даатгалын бас өөр давуу чанаруудыг болох учраас танилцуулъя гэж бодож байна. Бид нар одоо жишээлбэл хүн ямар нэгэн байдлаар одоо мэд заслахаар бид нар одоо юу гэдэг надад нэг том хэмжээний бицтэй бодоод байдаг. Урацаг ахуулахад одоо бид нар одоо даатгалаас ямар хоол авч болох гэх юм уу. Хатгаар одоо хатгаар хийх мөнгө олох байж гэдэг юм уу? Урацгаар хийх мөнгө олох байж гэдэг юм уу? хатгаар одоо ингээд хачлаа гэж бодох юм бол тэрийг одоо тэг яаж одоо даатгалаас нь хоол авч болдог хоо гэх юм уу тий. Ийм хуйлаас нарийн мэдээлэл бодвол дараагийнхаа өөрийнхөө хаягаар гэж хандаг юм чи өөрийнхөө хаягаар шүү. Дагараа гэж. Дагараа яг энэ гарч чадаа тань мөнгө дээр. Энэ хажууд нэг тэнийг тойроод ингэ саяны нэг дахиад яриа гоё яриа. За юу. Зүрдээ загнаад байна. За шүд гэлтгүүгээ өөр бас даатгалын өөр давуу чанаруудын талаар бол дараагийн одоо блогер гэх юм уу энэгээр одоо бүлгийг гэж бодож байна. Одоо хаалгааны одоо ямар хаалгааны одоо даатгалын энэ одоо нөхөн олныг бид нар яаж ашиглаж болох вэ? За өөр асуулт гараад мэдээч юм бол бас бид нар тэгээд төчнөд юу гэж хэлэх ёстой вэ? Үйлдвэрийн осолд орчих юм бол бид нараас одоо яах ёстой вэ гэх юм үү те. Иймэрхүү нарийн мэдээллүүдийн талаар одоо дараагийн одоо хандлагынхаа танилцуулга. Үгүй за өөрийнхөө блог тэгж хэлээч ямар амир хандлагынхаа блог гэх шиг ямар амир юм бэ? За өөрийнхөө гаараа бугуу ярьж таалагдаж байна. Өөрийнхөө явж өгөөч бүр боцоо хэрэглээ. Бүлгүүг явж өгөөч энэ бөөрөлд өндөө би. Миний клубаар хийсэн ч болно. Тайм бүр. 10 кг тохиолж байна. Танаас юу үлдэх вэ? Үлдэн штэ. Ийм юм томгож харагдсан юм шиг. Таныг гэж би 40 кг томгож санагдсан. 30 кг явмаар санагдчихлаа. Тэг болоо. Бали байж би явлаа. За нэг нэг гоо гэж авах баяртай гэж хэлээ. За. Яа яа. Баяртай. Та өөрөө тэгээд юм хэлээ. За өнөөдрийнхаа мэдээллийг энэ хүргээд өнгөрлөе. За дараа үзлээ баяртай. Би тэг өмнөчтэй харуулна. Өмнөж харуулнаа. Би тэг хөөх юм бэ? Тийм л хас гэж. Би та тэгвэл бас хөөх минь 10 кг турхаа болж. Ийм юм зарна. А их чинь бол турнаа би намайг бити тор гэж өөрийгөө их чинь бол турнаа гэж ядаж тэгж байгаа. Би тэг хөөх заадтай байлгүй.